Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Азийн фондолын бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо үзүүлж байна. Олон улсын ротын тэмцээн Камбож, Египт, Фижи, бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри-Ланка, Таиланд, Вьетнам зэрэг улс орнуудын оюутан залуучуудын ур ухаан, мэдлэг чадвар, бүтээл сэтгэлгээ, оюун санааны бодит илэрхийлэл болсон шилдэг роботууд сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөх болно. Азийн оюутан залуучуудын шилдэг роботуудын гал гарсан өрсөлдөөнийг хамтдаа уухайлан дэмж эцгээе. Хамтын зүтгэл үнэмшгүй амжилт. Thailand. The Thai team aims for success with robots featuring optimal weight, quick movements, and flexible strategies. Mongolia. Hosting Robocon for the second time, Mongolia showcases strong teams that combine national traditions with modern technology in a unique and coordinated way. Шүүгчнэр бас дахиж жинэлж, шалгаж оруулж ирж байгаа. За баяр хүргэе бүгдээрээ. За нутгийн дэмжээ шүү дээ. За одоо хариуцлагатай тоглоод улам чамбарна. Манай үндэсний ялагчид шүү дээ. Таиландын багт нэг охин, Монголын багт нэг охин байна гэж хэлжсэн. Хоёр охин хэн одоо чадварлаг ирээдүйн инженер болох одоо харна да. Хэсгийн тоглолтууд бол 2 минутаар тоглосон. Одоо хугацаа 40 секундээр хурцсан. 2 минут 40 секунд тоглоно. Багууд идэвхтэй талбай дээр. За 8 баг хоорондоо тоглоод нэг хожигдвол тэгэл хаг шигшээ шалгарахгүй гэсэн үг. All right, we start in 5 За анхаараарай. seconds. 1, go! За хөгтлөөс Монголын багаас бөмбөг тоглолтод орж байгаа. Тоглолтын үргэлжлэх хугацаа 2 минут 40 секунд. Залаад ямар ч байсан авсан. Эсрэг багийн зоороо орсон. За наашид тойрог гараад ирлээ. Саадаг ямар ч амжилттай тойрчлоо. За одоо. За 50. Whoa! 2 points, Mongolia! За одоо удаан талаас Таиландын багаас бөмбөг тоглолтод ор 8 секундын хугацаанд дамжуул эсрэг нэг бол за 3-аас за хаах хэрэгтэй болов. Red side. За Монголын багаас бөмбөг тоглолтод орсон. За амжилттай. Сандарч болохгүй. Одоо олон сандарч болохгүй. Тайван сайхан тоглоод гараад ирэх хэрэгтэй байгаа. За. Таиландын баг хаалт тавьсан. Ой. Сандраад робот өдөрлөгийг бас. За улаан талаас бөмбөг тоглолтод орсон. За улаан талаас тоглож байгаа Таиландын баг алдаа гаргасан байна. За ийм хариуцлагатай тоглолтод хүүхдүүд харин бол сандарч болохгүй. За ингээд бүгд талаас тоглож байгаа Монгол улсын 2 дугаар баг амжилттай залаад бөмбөгөө аваад орсон. За одоо за
2 онооны шидэлтийг гүйцэтгэн. Why? It was quite close. Quite close. За, тоглолтын цаг дуусахад бол хангалттай хугацаа байна өө. 81 секунд. We have plenty of time, 80 seconds. За, Тайланд баг. Ай! 3 онооны шидэлтийг маш амжилттай гүйцэтгэлээ. 3 points. Thailand. За, тоглолт маш сайхан өрсөлдөөнтэй болж байна. Ганц онооны зөрүүтэй Тайландын баг тоглолтыг хөшөөлж байна. За, ямар ч залаад довтлооны үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. За, хулан The Mongolian side dribbles successfully. Роботыг өдөрдөө амжилттай тоглож байна. За, одоо За, эсрэг багаас бомбог тоглолтод орно. Тайландын баг. За 35 секунд. За Монголын баг цоод авч явах хугацаанд үйлдэл гүйцэтгэж хахад Тайландын баг алдаа гаргаад 10 секундэд орволж байна. За одоо хамгаалах нь чухал байна. Одоо хамгаална дээ. Тоглолтын цаг дуусахад 14 секунд. Bravo! Bravo! 4 points. Mongolia! Mongolian University of Science and Technology Team 2 receives 2 points. 자, 타일랜드 багаас удаашруулалт харъя гэж шүүгчнэрт хандлаа. Тэгээ удаашруулалтын So удаашруулалт challenge. харах юм байна. Шүүгчнэр харах юм байна. Шүүгчнэр харж байгаа дөнгө харах юм байна. Now we're gonna review the match once again. За, тоглолтыг удаашруулж үзээд ямар нэгэн алдаа байхгүй гэж шүүгчнэр үзэж байгаа юм байна. За, одоо тоглолтын цаг дуусахад 2 секунд үлдсэн байна. За, анхааралтай ажиглая. Цаг явлаа. За, 4-3 харьцаатаагаар Монгол улсын 2 дугаар баг Тайландын багийг өрсөлдөгчөө болгож авлаа. Баяр хүргэе. The winner of the match is Mongolia! Үзэгчдээ Монгол улсын баг AB Robocon тэмцээний шилдэг дөрөв чадвартаа баяр хүргэе. За Монголын багийн тоглогч худтайгаа уулзуулж байна. За хулангийн хувьд бол
Энэ удаагийн тэмцээнд орж байгаа хоёр эмэгтэй одоо тамирчны нэг. За Таиландын баг бас эмэгтэй тамирчинтай юм баг байлаа. За хулаан хамгийн түрүүнд асуух зүйл өмнөх тоглолтын дээр удирдлагын асуудал гарсан. За саяны тоглолтын дээр энэ зүйлийг засаж чадуу асуудал юу вэ? Бас үнэхээр амаргүй тоглолт боллоо. Саяныхаа удирдлага салсан асуудлаа хараахан засч амжаагүй байгаа. Тэгээд сая ч гэсэн ер нь бол удирдлага салгаад бас нэлээ алдаа аваа жоохон бас алдаанууд гарчлаа. Тэгэхээс биш ер нь бол өөр роботын дээр асуудал гарсангүй. Яг удирдлагын л асуудал гарч. Тоглолтын төгсгөлийн хувьд оноогоор хожигдож явлаа. Хожлын оноогоор ялтыг авлаа. За тухайн үед багаараа сэтгэл зүй байдал ямар вэ? Нэг унаагүй тэжгүй байсан. Хожно гэдэгтээ итгэлтэй байсан. За хагас гişээ шатны тоглолт нь амжилт төсөй баярлаа. Баярлаа. Таны амьдрал нэг л хэвийн үргэлжлэл байна. Тэгвэл таны амьдрал тесрэлт хэрэгтэй. Илүү хурдан. Илүү сонголттой. Илүү чөлөөтэй. Илүү хэмнэлттэй. Mobihome илүү дээр. Өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. Hong Kong. The Hong Kong team from the Hong Kong Special Administrative Region of China competes with the smart attacks and tactics using robots that feature AI-based speed and precision. Cambodia. The Cambodian team stands out from its competitors with a robot capable of making quick decisions and performing precise operations using tactics based on unity and coordination. Hong Kong and Cambodia. From red side, we have Hong Kong, China. Hong Kong, China is represented by the University of Hong Kong. За бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн баг улаан хэсэг дээр тоглоно. Түүний өрсөлдөгч Камбожийн баг хөх хэсэг дээр тоглоно. Sorry, once again. 4, 3, 2, 1, go! За довтлогоо хийж байгаа хугацаанд алдаа гаргасан учраас Хонконгийн багт 3 оноогийн өгөөд нэмэлтээр 10 секундыг нэмж байгаа юм байна. Торгуулийн 3 оноо. За одоо тоглолт үргэлжлэн цаг явлаа. Six points, Hong Kong, China. 차고 당갔다 байна. За слаг хоёр тавьж өгөөд өөрөө доош орж байна. 9
9 points, Hong Kong, China. Юстигийн харьцаатаагаар Хонконгийн багийн онооны илүүрэхлээр тоглолт өрнөж байна. Тоглолтын цаг дуусахад 117 секунд. За Камбож одоо яваад өгөх хэрэгтэй байна. Камбож сайн тоглож байгаа бас. Арай дутчихлаа. We have 95 seconds till the end of the match. Plenty of time. Yay! 12 points, Hong Kong, China. За Хонконг бол тоглолт нь огцжээ. Түрүүгээр сайн тоглож ирсэн. За Камбожийн баг үлдсэн хугацаанд яаж тоглохыг харъя. За залаад авсан. За заслаа гоё тавьсан. Цаатлаар нь гардаг юм бах та. Цаг бол байна. 70 секунд байна. Бөмбөг улаан талаас тоглолтод орно. 12 тэгийн харьцаатайгаар тоглолт өрнөж байна. 70 секунд үлдсэн. Position goes from the red side, from the Hong Kong, China. Yay! За 8 секундээс удсан учраас Violation of the 8 seconds rule. за Хонконгийн баг бол үнэхээр л эсэндээ шийддэг юм байна уу? Алдхаа байчих. Яг 8 секундэд зооноосоо гарч чадаагүй учраас бөмбөг эсрэг өгч шилжиж байна. За Камбож одоо жоох яваад Great өгөхтэй. pass. Арай дутчихлаа да. За одоо яваад өгөх хэрэгтэй байна тэгээд энэ Хонконгийн магаас дамжуултай. За барьсандаа шидэд байгаа. За цаатлаас яаж шийдгийг одоо бүгд харцгаая. $15 points, Hong Kong, China. It means that offensive team must cross the control line with the ball within 8 seconds by dribbling or passing. So red side successfully crossed the control Хаалт line. тавьсан. Саатлаар нь гараа. За заслаа. За мөн Камбожийн багийн хаалт байгаад хаалтын дээгүүр. За давталгааны хугацаа дуусчих байна. За Камбож. Бомб хураагдаад Хонконгийн баг шилжиж байна. За 2 секунд үлдсэн байна. За 15 тэгийн харьцаатаагаар Хонконгийн баг Камбожийн багийг буулгаж авлаа. Mindstack.
Автоматик систем. Digital audio conference system. Удирдлагын төв болон хяналтын төвийн цогц шийдэл. Цахим боловсролын шийдэл. Интерактив шоугын дижитал арт болон медицин шийдэл. Mindstack. More digital, more professional. Vietnam. The Vietnamese team a strong competitor with a strategy focused on speed, lightweight design, fast defense and a smooth coordination. Indonesia. The Indonesian team has developed robots equipped with multiple sensors that respond intelligently to environmental challenges, paired with dynamic and flexible tactics. Four, 3, 2, 1, go! Vietnam, 3 points. We have 140 seconds till the end of the match. За одоо Индонезийн баг бөмбөгийн тоглолтод оруулна. Бүх талаас. Зөв цагаан оронд хайраад Indonesia dribbles заслаа гоё тавьдаг гэсэн. successfully. За айл Is actually the result of the 1 year hard work of every student. So let's give them a round of applause. цагийг эхлэн анхаар. Vietnam successfully passes the ball and passes contra line. Three points. Vietnam in total it makes 6 points. Vietnam successfully passes the ball. Yeah! What a goal! 9 points!
За 65 секунд үлдсэн байна. Вьетнам баг 9-1 харьцаатайгаар Индонезийн багийг хошуучилж байна. We have less than a minute till the end of the match. Орсон. За 2 маш points. том уран боллоо. Одоо цаашаа яваад өгөх гэж Камбож Индонезийн баг 9-3 оноо харьцаа. Position goes to the blue side, Indonesia. 자, 거기서 예. 핫. 자, 덕분에 자기 넣었다. We have 19 seconds till the end of the match. Violation of the blue side. Position goes to the red side. 자, 15 секунд үлдлээ. 9-3 харьцаатайгаар Вьетнамын хошуучиллаар тоглолт үргэлжилж байна. Vietnam successfully passes the control line and the ball. 2 цаг дуслаа. 자, 학시적인 노력부터 тоглолт. За, ингээд 4 баг үлдэндээ Вьетнам онооны илүү ирэхлээр өрсөлдөгчөө болгож авлаа Индонезийг. Congratulations to Vietnam. Vietnam is the winner of the match. Congratulations. Эрдэнэ төлөвлөрө төрийн эмчид үйлдвэрийн газар өдөр боловсруулалтын хүчин чадлаа жилийн 40 сая тоннд хүргэлээ. Баяжуулах үйлдвэрийн үнэтгэл баяжуулах хэсгийн 2-3 дугаар секцийн шинжилгээний ажлыг Эрдэнэ төлөвлөрийн Монгол инженерүүд амжилттай хийж гүйцэтгэлээ. Үйлдвэрлэлийн бүтээмж үр ажлыг бууруулаагүй. Өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжилт хийсэн өгтөсөд Эрдэнэсийг бүтээгч Игэл үр хажтын улс их оронд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. Эрдэнэ төлөвлөр төрийн эмчид үйлдвэрийн газрын баялаг бүтээгч ур хажид бид 2020 оны эхний хагас жил 2.1 их найт төгрөгийн орлоготой ажиллаж улс орон нутгийн төсөв 877.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн төлөвлөгөөгөө 107 хувиар дагуулan биелүүлсэн байна.